Сайн уу манайхан Папс мам байна. За ингээ энэ удаагийн бичлэгээрээ маш олон ээжүүдийн хүсэлтээр бас нэг айгүй хэрэгтэй бичлэг хийх гэж байна. Тэр нь юу вэ гэхээр одоо хүүхдтэйгээ аялахад те онгоцоор явхад одоо дан аялах гэлтгүүдээ ингээ онгоцоор одоо Монгол руу гэрлүүгээ эх орн руугаа ирэхэд те юу одоо хэрэг болох вэ? Ер нь юу бэлтэх вэ? Яаж явах вэ гэд айгүй ээжүүд асуужсэн. Тэгээ манай хүү чинь яг 6 сар гарan 7 сар хүрэх гэж байхдаа яг Монголд буусан. Тэгээд Монголд ирсэн. Тэгээ яг онгоцонд явхад бол ерөөхдөө нэг 7 сартай байсан гэж ойлгож байна. Тэгэхээр ер нь яах вэ нэг жоохон гайгүй том болцсон хойноо ирсэн гэж ойлгож болох байхгүй юу? Тэгээ бүр няраа хүүхдтэй за тэгээ эсвэл ингээ тэг яг манай үтэй ойролцоо эсвэл жоохон том хүүхдтэй үед яаж явах вэ гэдэг асуултад бас айгүй хэржсэн. Тэгээд ямар тач өөрийнхөө мэддэг зүйлийг мэдэж авсан зүйлийг та нартай ингээ хуваалцъя. За тэгэхээр энэ бичлэг ер нь жоохон товчхон болж магадгүй яа гэвэл нэг амар их юм бэлдээд хэрэггүй юм байна лээ. Миний хувьд шүү заяа миний бодлоор бас тэгээ миний ингээд ер нь туршлагаар ингээ харж байхад хүүхдийг яг няраа үед нь явбал арай илүү гайгүй амар байх юм шиг санагдсан. Бүр одоо няраа гэдэг нь би ерөнхийдөө 6 сараас өмнө за баг 4 сараас өмнө гэж би ярмаар байна. Ер нь хүүхд нэг юм 4-5 сар үрэл нэг юм амар хөдөлгөөнд орчдөө шүү дээ тий. Яг тэрнээс өмнө ингээд ерөнхийдөө явбал арай амар юм байна гэж ойлгосон. Тэнгүүд ерөнхий зүгээр ойлголт нь ингээ хүмүүс бүр няраа хүүхдээ явах амар хэцүү байх гэж жоохон бодоод идэм блэ. Миний бодлоор бол үгүй юм шиг санагдсан заяо. Яа тэгэхээр хүүхд ингээ хөдөлгөөнд ороод юмыг ингээ илүүсэн анхаардаг ингээ хардаг мэддэг тэг ингэдэг болчхороо бүр ингээ жоохон адармаатай юм байлээ онгоцон дотор удаан явах. Тэгэхээр яг Австрали улсын Сидней хотоос одоо өөр ямар ч хотоос байсан тийм Брисбен, Адлайд юу ч үгүй тийм тэндээс одоо ингээ Улаанбаатар буюу одоо Монголд ирэхэд нийт ерөнхийдөө нислэгийн хугацаанд за ямар ингээ авиа компани ямар газраар ингэж нөгөө одоо дамжин нисэж байгаагаас хамаарат өөр байгаа бах. Гэхдээ ерөнхийдөө бол хамгийн урт нислэг буюу одоо Сиднейгээс одоо аль нэг дамжиж байгаа хотын одоо Инчон, Солонгос ч юм уу эсвэл Бээжин ч юм уу, Хонконг ч юм уу ерөнхийдөө нэг roughly миний бодлоор ойролцоогоор нэг 9-10 цаг байдаг гэж би бодоод байна. Янз байгаа тий. Тэгэнгүүтээ одоо юу гэдэг Бээжингээс ч юм уу эсвэл одоо Инчоноос ч юм уу тий Солонгосоос Монгол руу ирэхэд нэг 2-3 цаг богино нислэг штэ тий. За тэгэхээр яг тэр урт нислэгийн хамгийн түрүүнд та нарт захиж хэлмээр байгаа юм заяо. Нислэгээ захиалахдаа шөнийн нислэг захиал заяо. Шөнийн хүүхдтэй яваа бол. Тэгээд одоо ялах няраа хэдэн сартай хүүхдээс ер нь шөнийн нислэг захиалсан дээр заяо. Өдөр би бол шөнийн нислэгээр ирсэн л дээ. Өдрөөр бол өстой мэдхгүй би яг яах юм мэдхгүй байна. Өдрөөр явж үзээгүй учраас миний хувьд шүү заяа. Өдрөөр явбал хүүхдийг ингэж entertain хийж тэр удаан нислэгт ингэж одоо ингээд юу гэдэг унтуулах, сэрэх, идэх, уух одоо тэр нөгөө нэг хуваар schedule нь ингээд амар юм mess up хийгдээд ингээ яг өдрийн цагаар бол аюу хэцүү юм шиг санагдсан. Одоо хүүхдийг саатуулж тэнд авч явахад аюу хэцүү байгаа байхгүй юу? Удаан нэг л газараа ингээд суугаад явах чинь хэцүү шүү дээ. Биднэрт хэцүү байдаг шүү дээ. Тэнгүүд хүүхд бол ингээл нөгөө энэ тэнүүгээр ингээл явах гал тэ. Тэнгүүд онгоцонд ингээ нөгөө яг юм turbulence буюу нөгөө ингээд нөгөө юу болдсон штэ одоо ингээл гинт нисэж байгаа л одоо нөгөө ингээл агаарын урсгал орол ингээл хөдөлж мөдөлж байгаа үед бид нар хамаагүй босч болохгүй штэ ингээл бүсээ зүгээд ингээд суух хэвээр тэнгүүд тийм үед хүүхэд уйлвал яах вэ гэдэг чи бүр амар хэцүү асуудал байлээ. Тэгэхээр ер нь бол шөнийн нислэг захиалахыг би бүр number 1 гэж зөвлөе заяа. Би ингээд зөндөө тикет ингээд хайжгаад бид нар ч юм тикет нэг 7 илүү 10 хоногийн л өмнө авсан нэг тийм эртмэрт аваагүй. Тэгээ би бүр ингээд хайж бүр албаар яг ингээд шөнийн ганцхан нислэг ойрхон суудал байгааг энэ бүр ингээд хайж олж авсан байхгүй юу. Тийм байна. За 2 дугаарт хэдүүлээ юугаа ярив. Одоо ингээд нөө нислэгээ захиалахдаа одоо пасинет захиалах энэ төр яриад дээ штэ хүүхдийн нөгөө юм унтдаг ор захиалах гэд. Тэрийг яах вэ гэд. Тэрийг юусоо тэр бас жоох явдал судалтай юм билээ зөө. Гэхдээ одоо ингээ та нар яаж одоо ингээ тиктэй захиалж байгаагаас хамаарах бах. Нөгөө booking.com гэж байдаг шүү дээ. Booking нөгөө хотел одоо тэг car rent хийдэг тийм нөгөө вебсайт одоо аппликейшн гэсэн үг шүү дээ. Тэрүүгээр орж би тиктэй захиалсан. Тэгээ тэрнээс би олохтой болохоор Air China-гийн тикет олсон юм. Тэгэхээр миний одоо нисэж байгаа авиа компани Air China авах нь шүү дээ. Би ямар нэг нислэгтэйгээ холбоотой юмыг би Air China руу холбогдож асууна гэсэн үг тийм үү. За тэнгүүд хэрвээ та нарын нислэг одоо юу гэдэг Cathay Pacific те одоо Miat-тай хамтардаг компани дээ штэ Cathay Pacific гэдэг ерөнхийдөө бол одоо энэ Австралиас Монгол хоёрын хоорондох нислэгүүд дунд ер нь хамгийн өндөр үнэтэй дээрэс нь хамгийн тухтай одоо тэгээд дайггүй хоолтой гэдгээр алдартай нислэгийн авиа компани
гэж би боддог. Би ер нь Монгол жилд нэг хойс 2 удаа ингээд байнга ирдэг хүний хувьд миний хувьд ингээд би бүгднгээр нис жүцэн хүний хувьд миний анзаарснаа шүү заяа. Ер нь би тэгэж боддог байхгүй юу. Тэгээ яагаад вэ гэхээр хэрвээ та нар ингээд суудлынхын сантиметрийг ингээд харах юм бол одоо энгийн экономи суудлын суудлыг харах юм бол яг ингээд нөгөө нэг хүний ингээд яг хэвтэх тэр зайны одоо тэр сантиметр нь Cathay Pacific арай илүү идэв нэг яг амар том мом биш л дээ. Гэхдээ ерөөдөө нэг яг 2-3 сантиметрийн зөрүүтэй ч юм уу те. Тэгээд дээрэс нь миний хувьд хоол нь айгүй дайггүй санагддаг. Би бүр ямар ч өөр бусад авиа компани мят их гайгүй бусад одоо Air China ч юм уу, Asiana Airlines ч юм уу тэдний хоолыг гэдэг дандаа гид зүвддэг байхгүй юу. Тэгээ миний хувьд бол яг ингээд ганцхан Cathay Pacific хамгийн чанартай хоолтой санагддаг. За тэгээд дээрэс нь ер нь бол Cathay Pacific чинь дотроо премиум экономи гэдэг бас нэг класс байдیں۔ Тэр нь болохоор яг тийм бизнес биш, first class биш. Гэхдээ экономигийн урд хэсэгт байрладаг арай илүү том зайтай нэг тийм хэсэг байдгийг премиум экономи класс гэж Cathay Pacific байдаг нэг тийм класс байдаг. Тэр айгүй бас амар тухтай санагддаг. Бусад одоо нийслэлийн газруудад бол зөвхөн экономигоос л ингээл бизнес класс гэж амар үнэтэй болчихж байгаа шүү дээ. Тэнгүүд Cathay Pacific болохоор экономи одоо бизнес хоёрын голд нь дахиад нэг класс байгаа байхгүй юу. Тэр бол ингээд дундаж average айгүй дайггүй санагддаг. Амар үнэтэй биш, амар хямдхан биш. Тэгсэн ирнэ тухтай дайжгүй. Тэгээд сая болохоор би Cathay Pacific-ийн ямар ч тик таагаад олоогүй. Тэгээд дээрэс нь яг миний нөгөө нэг одоо хайж байгаа яг тэр нөгөө нэг өдөр те цагад юу гэдээ шүн мөний нислэг нэтэр гэж таарахад юусоо олдоогүй учраас би Air China сонгосон. Яг тэр нислэг олсон. За тэгчингүүтээ одоо ингээд би яагаад нэг тайлбарлаж яриад байна вэ гэхээр авиа компани маш сайн мэддэг байх хэрэгтэй тиктэй авах та. За авиа компани мэдчихлээ. Тэгээ тэрүүгээр яах гээд байгаа вэ гэвэл яг зарим тохиолдолд заяа яаж авч байгаагаас ч шалтгаалаа тиктэй өөрөө захиалж гин үү, агентаар ахуулж гин үү, өөр хүнээр ахуулж гин үү те. Ер нь ингээд ямар нэг байдлаар ингээд яаж авч байгаагаас хамаарат хүүхдийн вакцинет захиалнаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэрийг бүр дахин дабл чек хийх хэрэгтэй. Одоо магадгүй за нэг 14 хоногийн өмнө тиктэй захиалчлаа тийм үү. Тэгчээд яг маргааш нь ч юм уу эсвэл тэр өдрөө шууд авиа компани руугаа ажлын цаг дуусгаас өмнө залгаад би вакцинет захиалах гэсэн юм а гэдгийг хэлнэ. Ерөнхийдөө тиктэй авчаад аль болох хурдан хэлэх хэрэгтэй юм бэлээ. Яг ингээ confirmed болоод ингээ нөө мэйл ирдэ штэ төлбөрөө төлөө бүх юм баталгаажаа за ингээ таны тик чинь ингээ бүр яг ингээ тик чи ирдэ штэ те одоо онгоцны билет чинь мэйлэр яг тэр цагаасаа эхлээд тэрнээс хоошо хамгийн хурднаараа залгаад авиа компани руугаа ийм тикт юм байна гэдгээ яриад би яг маргааш нь залгаж ярьж исэн. Тэгээд вакцинетээ захиалсан. Тэгээ би ерөөдөө тэгэж ярьж одоо ярьчаад одоо ингээд хайцсан байхгүй. Тэгээ би чи нэг 7 үлээ 10 хоногийн дараа нь л явах байсан. За тэгээ ямар ч үсэн явсан. Тэгээд яг нөгөө юун дээр очисон чинь чек-ин хийх гээд одоо ингээд очисон чинь вакцинет захиалаагүй байна гэдэг жаахгүй юу. Тэгээ би эндээс юу ойлгосон бэ гэхээр дахин залгаж чеклэх хэрэгтэй юм блэ. Ерөнхийдөө нэг тэгээ 14 хоногийн дараа өмнө авсан бол за нэг 5 хоноод эсвэл 7 хоноод нэг дахиад чеклэл заяа. Би ингээд захиалсан тэр баталгаажсан уу гэдээ асуух хэрэгтэй тэр компани руу. Тэгчингүүтээ дахиад яг нисгийнхаа урд өдөр би маргааш нисэх юм аа. Миний вакцинет яг хэвээрээ байгаач би ингээд 2 3 удаа залгаж баталгаажуулж байгаа шүү гэдгээ бас дахиад хэлээд асуух хэрэгтэй юм лээ. Тэгээ би болохоор тэг ингээд болцсон гэж ботцсон. Угаасаа ингээд бүх юм confirmed болцсон учраас тэгсэн чинь угаасаа ингээд ямар надад бол одоо миний кейс дээр бол ямар нэг мэйл ирээгүй одоо ингээд та вакцинет захиаллаа ч юм уу те та ингээд ялах хүүхдээ явах гэж байгаа учраас инглээ гэдэг юм ерөөс ирээгүй. Тэгэхээр би угаасаа ирдгүн байна л гэж утсан. Тэгсэн чинь яг зарим компани явуулдаг гэж магадгүй заяа ингээд таны вакцинет амжилттай одоо юу гэдэг захиалагдлаа ч юм уу тий. Тэнгүүд минийх тэр тим ерөөсөө ирээгүй би зүгээр л очиод яасан чинь байхгүй байна вакцинет гэдгсэн заяа. Тэгээ яг би азтай байсан. Би ингээд зөндөө олоотой хэлсэн. Би 2 3 удаа тий танахтай ингээд холбогдох гэж заалгаад би гэхдээ нэг удаа дабл чек хийсэн. Гэхдээ тэр нь болохоор юу яасан? Одоо эхлээд вакцинетээ захиалчаад тэгээ маргааш нь дахиж зүгээр нэг дабл чек хийсэн санагдаад байгаа. Яг ингээ олон хоноод биш дөхөөд биш те ер нь маргааш нь л яг тэгсэн нэг санагдаад байгаа. Тэгээ би яг нөгөө нэг нисгтэр ингээд айгу ууралж байгаа хгүй ингээ яарч сандраад ялах хүүхдээ явж байхад би 2 3 удаад танайх руу залгаад би вакцинетээ захиалцсан те би хүүхдтэйгээ явна шүү гэдгийг хэлж байхад тиймээ гэж баталгаажуулчаад та нар яг ирэхэд ингээ нисхийн өмнө ингэх юм уу? Би одоо ялах хүүхдээ яах юм бэ? Тэгээ энэ урт цагийн нислэгээр би яаж явах юм бэ гэдгийг ингээд угаасаа айгу ингээд
гомдолтой байгаа хэлсэн чинь тэгээд Аз болж яах вэ ингээд одоо тийм яг наад чиг яраа хөхтөн цөөхөн явж исэн учраас басинет ингээд боломжтой байсан. Тэгээд тэр басинетийг чинь яагаад захиалах гээд байгаа вэ гэхээр айл болох эрт захиалах хэрэгтэй юм лээ. Яагаад гэхээр тэр чинь ингээд энгийн зүгээр ингээд экономийн судлууд ингээд амар ойрхон ингээд шигүү зайтай байгаа штэ. Тэрний уртлын судалт ирэх ямар ч боломж байхгүй. Тэрэнд угаас хийдгүү. Басинет ордог тусдаа хамгийн уртлын игнэнүүдийн судалт хийдэм байлээ. Нэг юм хан шиг юмд ингээд хийчдэг. Тэгэнгүүт тэхийн тул тэр ч одоо хичнээн хаан байхаа ингээ бодоод үзээл та онгоцон дотор те за миний бодлоор бол нэг 6-аас 9 хаан байх байх л гэж би бодож байна заяа. Ингээд яг ингээд экономи ингээ хоёр тасарсан байгаа хойтлын хэсгүүд гэж үзэх юм бол том онгоцын үйл 3 ч юм уу те мэдгүй би сайн мэдэхгүй байна. Гэхдээ нэг 6-аас 9 боломжтой юм байна гэж би харсан. Ерөнхийдөө яг басинет хийх юм боломж нь яг тэр одоо хоорондод. Тэнгүүд тэр онгоцонд нийт тэр одоо хар мянган хүнтэй хэдэн зуун хүн дотроос чинь хичнээн ялах хүүхдтэй хүн явж иж болно штэ. Тэнгүүд тэр басинетээ захиал одоо яг ингээд юу гэдээ одоо 6 тийм басинет хийх боломжтой байлаа гэтэл 7 хүн захиалсан байхад нэг хүн яалчгүй басинет хүү явахаас өөр аргагүй яадгүй онгоцны тийм capacity боломж байхгүй болчихж байгаа байхгүй юу. Яг 6хан л тийм оргоор штэ. Яадгүй онгоцонд яг тийм 6 л хаана байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэрийг ингээд захиалахын тулд амар эрт яриад хилээд дахин баталгаажуулах хэрэгтэй юм лээ. Тэгээ миний хувьд бол би адтай байгаад яг надад шууд тэр дорн басинет гаргаж өгсөн. За би ингээд те уучлаарай ингээд манайхан ингээд confirm хийсэн ч гэсэндээ таны ингээд бүртгээгүй байна. Тэгээд ингээд боломжтой байгаа учраас бид нар тань шууд басинет гаргаж өгнө гэсэн. Тэгээ ямар ч тач басинетээ авсан. За тэгээд манай хүүхд одоо мэдгүй яг би болохоор би ингээд дахин хэлээд байгаа нь миний кейс юу гэж хэлээд байгаа нь манай хүүхд дээр миний хувьд бол тэр басинет амар хэрэггүйсэн. Хүмүүс аюу ингэдэм байлээ. Тэгээ гараа амраагаад хүүхдээ унтуулна бла бла тэг ингээд яг юм боломж мэдээж миний хувьд бол яг няраа хүүхдэд яг зүгээр санагдсан. Бүр няраа бүр жоохон заяа. Манай хүүхд тэрэн дотор ерөөсө багтахгүйсэн. Ингээд уртаараа тэр чинь бүр амар жижиг няраа хүүхдийн басинет байлээ. Тэгээд манай хүүч нь ер нь айгүй өндөр байхгүй айгүй уртаараа амар урт. Тэгээд одоо ингээд би та нарт зураг харуулъя зөө. Манай хүүхд ингээд хөлн ингээд нуглараад тэг ингээд унтж явахдаа тайван унтаж чадахгүй ингээд хөл мөлөө ингээд хийчлэхээрээ ингээд нөгөөчөндөө багтахгүй хөлөө шууд ингээд өргөөд ингээд одоо шууд гаргаж хөлөө ингээд жигээдээсээ одоо басинетнээс амар тохгүй толгоо молгоо ингээд дээшээ тулаад яг уртаараа бол үнэхээр жижигдээдсэн учраас бит хоёр хүүгээ ерөөхдөө ингээд нэг хальт нэг тэрэнд хэвтүүлээд нэг унтуулсан. Тэгэл ер нь тэрнээс хойш л ерөөхдөө өөртөө гар дээр унтуулсан тухтай юм байна гэд гар дээрээ барай явсан. Тэгээд яг мэдээж гар дээр ингээ явах амар хэцүүлээсэн л та ингээл гар хөл чилнэ. Гэхдээ тэгээд ямар амар олон удаа банк тэгэж одоо тэг өчнөө онлон хоног явах юм биш гэж бодоол тэгэл яг тэр үедээ гайгүй өнгөрсөн. Ер нь яг нэлийн том хүүхдтэй бол миний хувьд л баснэж жоохон хэцүү юм шиг санагдсан. Ингээ багтахгүй байвал жоохон төвхтэй юм бэлээ. Хүүхдэд амар тохгүй санагдсан. Бүр няраа хүүхдтэй бол харин эсрэгээр амар байж магадгүй. За тэгэнгүүтээ басинетээ тэгээд захиалаад хүүхдээ унтуулсан. Тэгээд нэг хэцүү юм нь одоо ингээд шүн дунд ингээд явж байхад ингээд гинт ингээд хоол моол өгдөн штэ. Анх удаа шүн дунд өгдөг хоолыг тэгэж үзэн ядж үзсэн. За хүүхэд сэрэч гээл одоо нөгөө гинт гэрэл хасаал те шууд дээр нь ингээд хасч масаал. Тэгээ нөгөө басинет нь ингээд зүгээр шууд ийм хэвтэй ийм юм дээр чи ингээд гэрэл мэл хасаа шууд хасна. Дээр нь ингээд хаачих юм байхгүй. Тэгээд чадхаараа ингээд нөгөө бит хоёр ингээд мослын нэмгэн даав мааваар ингээд хальт бүтээч хэлээсэн. Гэхдээ ингээ агаар магарыг хаачих байх гэж бас яагаад. Тэгээд тэр жоохон төвхтэй юм билий гэрэл мэрэл хастдаг нь. Бусдаар бол ер нь яхав гайгүй. Тэгээд яхав басинетыг яг үнэхээр ингээ хэрэглээд ингээд явхад бол дайггүй байсан. Мэдээж хэрэгцээ бол байсан тийм тодорхой хэмжээнд гар мараа амраалгүй яхав тэр ч одоо 10 цагийн нислэгийн турш ингээл хүүхдээ ингэсэн яваад байвал ч одоо хэцүү үсттэй амар ядаргаанд орно шүү дээ. Тэгээд яг үнэхээр ингээд басинет олдохгүй байвал одоо тэгээ дүүрсэн эрэг заяа одоо тэгэл гар дээр аваад явдаг байх та би бол тэгэж ботсон. Тэгэд миний хувьд зүгээр яг боломж нь байвал заяа надад зүгээр амар байсан бол би энийг аваад явцсан бол гэж амар хүсэжсэн зүйл юу байсан гэхээр миний нөгөө хөхүүл дээр байсан. Нөгөө ингээд доогуур анги ичдэж штэ. Йоо тэр байсан бол амар тухтай авах байсан юм байна гэж би ботсон. Ингээд хүүхдээ зүгээр тэрний дотор мотор хийж яхаар зүгээр ингээд доороо ингээд тавиад ингээд хамт ингээд унтаадаг хүмүүс нагцсан штэ. Тэр айгу хэрэгтэй. Би тэрийг авч явыг амар ботсон ч гэсэн бидний ачаа бүр хитрхи ихтэйдсэн байхгүй юу. Йоо хүүхдтэйгээ хамт юм бэлдээд ингээ ачаа мачаа ингээ яагаад ингээ уулс дамжиж яванд чи бүр ёо. Энд чинь дээрээс нь зүгээр аялал биш штэ. Одоо ингээ жишээ нь бидний хувьд бол одоо ингээ нэлийн удаан хугацаагаар ирсэн. Тэгэхээр амар их юм бэлдэж байгаа штэ. Тэгээ тэрийг яг ингээ ачаандаа өгсөн ч гэсэн ингээ тодорхой хэмжээнд авсан ингээ нөгөө илүү гарсан ачаа мачаагаа ерөнхийдөө ингээ юун дотроо хийцэн. Одоо өөрийнхөө тэр гар ачаа мачаанд ингээ хийцэн явж исэн учраас
нилээн их юм байсан заяо. Тэгээд бас тэр бол өстой үзэтэй байсан. Тэгээд ерөнхий ингээд нөгөө одоо авиа компани руугаа л ер нь банк холбогдоод байх хэрэгтэй юм л. Тэгээ одоо ачаа мачаа яах хийхтэл дээрээ бас ярилцсан. За бид гурвын тикет бол ингээд манай нөхөр бит хоёр чимдан үнэгүй шууд авч явна. Air China ер нь тийм байдэн штэ тий. Бусад авиа компанид ер нь яг нэг л үнэгүй байдаг 23 кг. Тэгээ бид гурав чи ингээд 4 чимдан тэгээд манай хүүд болохоор нэг том чимдан үнэгүй тэгснээ нэг жижиг ийм ханд баг үнэгүй одоо кабин баг гэсэн үг шүү дээ одоо жижигхэн чимдаа. Гэхдээ тэр одоо ингээд бид гурууланд нэг жижиг чимдаа. Тэгээ манай хүүдэр нэмээд дахиад нэг жижиг юм гар одоо ачаа шиг юм авч болно гэсэн байсан үүргэвч ч юм уу те нэг юм. Тэгээд бид гурав болохоор бүр 6 чимдаантай ирсэн байхгүй юу? Юу н том ачаанд нэмээд бүр төлбөрлөө дахиад нэг чимдаан авч. Ер нь л амар их ачаатай явсан. Тэгэнгүүт гар ачаандаа болохоор ингээд ер нь ихэнх юм төлөвлөгтөө ингээд маань нөхөр битээр хоёулаа бол яах вэ те за дааруул нэг өмсөх юм нэмэл авчий за тэгээ ер нь бол шууд өвлийн говцнуудаа ингээд тэг гутламтлаа өмсөөд шууд онгоцсондоо суучий тэгээд хүүхдийнхээ л юмыг тэр одоо гартаа ойрхон авъя гэд ер нь бол тэр нэг одоо ингээд гар ачаанд авч явах хэвээр тэр 4-5 ширхэг юм дотроо бүгдэнд нь хүүгийнхээ юмыг хийж ирсэн. Тэгээд тэднэрт болохоор ерөнхий бас ер нь яг юунууд хийсэн бэ гэхээр одоо ингээ хэдүүлээ ярилцъя. За энэс өмнө хэдүүлээ ихлэ тэргээ ярьчээ заяо. За тэргэнээр айгүйх юм гард юм блэ. Travel stroller ах уу те ингээд нөгөө аялын юм юу ах уу эсвэл ингээ яг өөртөөхөө тэргийг аваа явчих уу тэргээ зөндөө ингээд асуудлуудыг гардаг юм шиг санагдсан. Манайхан eye candy хийсэн штэ. Та нар ер нь сонсчихсан бол eye candy ер нь жоохон хүнд тэрэг байхгүй юу. Тэгээд яа хүнд гэдэг нь одоо яг нүүн ингээ ихвэд ингээ бариад ингээ явахд л хүнд яг ингээ түрээ явахд бол гайгүй л те тэгээ eye candy маань манай тэрэг бол томдсон одоо ингээ кабин дотор хийхэд одоо онгоцны кабин дотор багтахгүй томдно гэд тэгээ зөвшөөрөөгүй тэгээд яаж авч явж болох байсан бэ гэхээр манайхан ингэсэн хэрвээ танах тэргээ авч явмаар байгаа бол том ингээд бүр задгаа нөгөө том одоо ачааны хойд гэнэ одоо онгоцны ачааны хэсэг рүү том ачаатайгаа өг тэр чинь ингээ үнэгүй авч явж болж जैन тэргийг чинь. Гэхдээ та нар тэргээ хэрвээ тэгж авч явах юм бол шууд эцсийн буудал дээр аавна. Эсвэл яг ингээд голын одоо нөгөө зогсох транзит дээр тэргээ ингээ голоос нь ингээ транзит дээр авах юм бол бүх ачаагаа аваад буцааж дахиж чекин хийж орно гэсэн баггүй юу. Тэгэхээр нь ёо за лайлаа те манай уу одоо ингээд очиод нэг жижиг сажиг тэрэг мэрэг олдчих байлгүй лайлаа энийг ингээ авч явж гээд хайчихгүй юу тэргээ тэгээ орхицیں۔ Тэгээ одоо ирээдүйд ер нь тэргээ шалдимын орхичууч гэж бас бодсон л да. Зүгээр юм жижигхэн travel stroller ингээ хямдхан stroller-ууд байд юм байл л штэ. Бууга бууд одоо $400 энэ төр гээд юм хөөрхөн яхаа хямдхан би амар муухай буруу ярьж магадгүй хямдхан энэ төр гээд мэдээж тодорхой хэмжээний их мөнгө зарцуулна л та. Гэхдээ бүр тэрнээс илүү арай хямдтай ингээд боломжийн үнэтэй ингээ гайгүй төрөө явчих тэргүүд уган зөндөөл байт юм лээ Amazon дээр. Тиймэрхүү юм авчдаг байж үү гэж би бас бодсон. Гэхдээ басны талаараа би аваагүй дэ баярлсан юм нь ер нь яхаа ингээд Монголд ингээд ийм зам ам дээр түрэхэд ер нь бол ингээд баг Монголд зарагдаад байгаа тэргүүдэн зүгээр юм шиг санагдсан. Ингээд нөгөө яг зовлонгийн мэддэг тэр гэх юм уу ингээд нөгөө юм том чулуу янз бүрийн саад дотгор дээр айтайхан гараа явчихаар том дугуй муугуутай тэрэгнүүд нь зүгээр санагдсан. Хэрвээ travel stroller ч юм уу авсан бол ингээд travel stroller гэдэг чи одоо өөр ингээд easy to carry те угаас авч явахд ингээл амархан байх зорилттой учраас ингээл амар хөнгөн тэг юм ингээ юм хүмүүс айгу жижигхэн байгаа штэ тэнгууд ингээ юм дөргөө мөргөө амар мэдрэх ч юм уу те яг Монголд ирээд ингээд банк ашиглыг гэвэл жоохон тиймэрхүү чулуун мулын юм дээр амар гой зам дээр л төрж явахгүй бол жоохон төвхтэй ээж магадгүй байсан юм байна да гэж бодсон тэр талаараа яг аваагүй дэ баярлсан гэхдээ ер нь яг байвал зүгээр юм бэлээ заавал авахгүй албгүй дэ та нар зүгээр миний арианаас авмаар байвал аваад авмааргүй бол хаяарэ заяа тэгээ манай travel stroller аваагүй тэгээд ямар ч тэрэггүй хүрээд ирсэн. Тэгчээд одоо яг нэг тэ өөр тэрэг байгаа л да тэ тэрийг ашиглаж байгаа. Угаасаа ер нь хүүхэд хөл дураагүй бол тэрэг амар хэрэгтэй юм билээ. Тэрийг авсан дээр шүү заяа. Манай тэрэг бол орхигдсон хөөх юм ин тэгээд одоо тэнд Австралид үлдсэн байгаа. Тэгэд яг манайх дээр бол ингээд тэрэг нь eye candy хүнд байсан учраас тэгэж ингээд rejectlэгдсэн байхгүй юу ингээд болохгүй. Танайхан амар хүнд учраас кабинд оруулахгүй тэгээд оруулдаг тэрэгнүүд нь одоо яг тэр travel stroller те ингээд шууд ингээд жижигхэн болгочдөг ингээд манай тэр eye candy чи хөвтгэхэр бүр нэлийн том байхгүй юу тэгээ бүр ингээд тэр чин судал дагаад хөвтөхгүй ингээд бүх юм салан заяа тэгээд
Тийм учраас ингээд нөгөө юм одоо нунаа мунач амар амархан өвхөгддөг шүү дээ. Ингээл татангуй шууд баг ингэдэг. Тийм учраас ийм нөгөө юм хөнгөн одоо бууга бүшиг ч юм уу тиймэрхүү тэрэгнүүд ер нь бол одоо кабин зөвшөөрдөг гэсэн. Тэгээ угаасаа ийм хөнгөн тэрэгнүүд зөвшөөрдөг учраас ерөнхийдөө тийм тэрэг ингээд авч явбал зүгээр юм байна гэж би хувьдаа бодсон. Тэгээд тийм байвал зөвшөөрнө. Танайх ингээд travel stroller биш учраас хитрхийн хүнд байгаа учраас боломжгүй гэдэг хариу авсан. За тэгээд дахиад хэлье, энэ бол ингээд авиа компаниасаа бас шалтгаалж магадгүй гэж би бодоод байгаа. Манайх бол Air China тэгсэн. Тэгээд өөртөө одоо юу гэдэг өөр airline байвал магадгүй зөвшөөрөд оруулчих юм бол. Ерөнхийдөө бас тэр нэг бүртгэлийн ажилтнаас бас айгүй хамаардаг шүү дээ. Иймэрхүү юм чинь те. Хэр тэрийг найрч чадахгүй. Тэгэл би бол зөндөөл ярих гэж утсан. Гэхдээ тэгээд хэдийгээр би ингээд зөвшөөрөө та нарыг оруулсан ч яг нөгөө кабинд ингээд хүн ингээд нөгөө одоо тэрэгнцээр одоо юу гэдэг те юм ингээд ачдаг хүмүүс бол айгүй дургуйцээд ингээд авч орох дургуй байд юм аа. Тэгэхээр ер нь дими ахаа гэж ер нь хэлсэн. Тэгэл за яах ингээд орхисон байхгүй. Тэгэхээр бас яг нь ер нь бол миний бодлоор бол одоо ингээд зүгээр шууд ингээд ивхэгдчихдэг те ингээд арай хөнгөн жижигхэн ер нь хөнгөн байвал гайгүй болчих юм шиг санагдсан тэр кабин руу аваад орж. За тэгчээд хүмүүс яагаад нөгөө ингээд бас одоо дан Монголд хэрэглэх гэхээсээ илүү те одоо нөгөө destination дээр ингээд авч хэрэглэхээсээ илүү транзит хийж байгаа нөгөө голынхоо тэр одоо дамжиж байгаа улстай нөгөө ингээд кабинаас нь гол нь ингээд нөгөө тэргээ аваад хүүхдэд хүлээх зураа ингээд түрээд яваад ингэн гэж айгүйх ингээд нөгөө тэгэх зориултаар л гол нь тэр тэргийг тэнд ачуулаад байгаа байхгүй юу. Тэнгүүд бид гурав бол би ингээд тэгтэй авахтай амар сайн харж хамгийн баг хүлээлгтэй 3 цагийн хүлээлгтэйг авсан. Тийм учраас нэг удаан хүлээгээгүй одоо ингээл ороод чекин хийгээл бла бла. Бид нар чинь нөгөө амар хүүхдийн юмтай яваа учраас тодорхой хэмжээний нөгөө сайн шалгуулах хэрэгтэй юмнууд байсан. Одоо хүүхдийн нухгш ч юм уу те хоол молгоо авч орж болохгүй штэ. Тиймэрхүү одоо юм юу гэдэг ус ч юм уу те авч орж болохгүй штэ. Юугаар онгоцны юугаар шалгалтаар хэлийн шалгалтаар тэгэхэд нөгөө хүүхдтэй явсан учраас тэр мэрийг ингээд бас нэг нарийн ингээд бас нэг бүгдийг гаргаж энд юм байгаа тийм байгаа гэдэг ингээд шалгуулах хэрэгтэйсэн учраас бас нэлээд удаж ингэж орсон байхгүй хүүхдтэйгээ тэгэнгүүт ингээд нэг цагийн шахуу бараа ингээд чекин хийгээд ингээд дууссан тэгээ галс нэг тэгээ кофе ч юм уу ууж идэх юм олжоол тэгэл ингээд цаашаа хүмүүгээ хуурайлаад ингээд тэгээ 3 цаг бол нэр үнэхээр богинохон санагдсан надад бол. Тэгээ яг нэг сүүлийн 40 минутанд нь яг ингээд тайван суугаад хүлээгээд онгоцоо хүлээгээд гейтэн дээрээ тэгээ цаашаа орцгоосон. Тэгэхээр ер нь бол яг баг хүлээлэг сонгол бас зүгээр санагдсан заяа. Йоо хүүхдтэйгээ 8 цаг те 7 6 цаг ингээд хүлээхээр болвол яалтчгүй ер нь хэрэгтэй байсан зүгээр ах. Тэгээ манайх 3 цаг байсан тул та нөгөө тэргээ аваагүй учраас хамгийн чухал санджисэн зүйл маань нөгөө baby carrier буюу нөгөө юу манайсан үүргэвч манайсан хүүхдээ үрдэг. Ёо. Тэр үл амар аминд орсон. Тэгээ тэрүүгээрээ л ингээл хүүгээ үрцэн те тэр амар том Бээжингийн аэропорт төр чи ингээл бид нар Бээжингээр дамжсан. Тэгээ Бээжингийн аэропорт төр чи ингээл хүүгээ тэрвэл нөгөө гейттэй хайгаал ингэж явхад тэрч явснаас үүрээ явсан хамаагүй дээрээсэн. Тэгэхээр яг нь baby carrier бас юу н заавал авсан дээр юм байна гэж би хувьдаа бодсон шүү заяа. За тийм байна. Тэгээ тэрэгний хувьд бол тийм байна. Тэгэхээр та нар өөрсдөө л одоо авиа компанитайгаа л уулзраа олно доо. Тэгээд яг чекин хийхдээ л одоо уулзраа олсон дээр юм лээ. Тэгээд яаж тэргээ үлдээсэн бэ гэхээр нөгөө бид нар авч явна гэсэн бодолтойгоор онгоцны бодол явцсан байгаа штэ шууд тэрхтэйгээ тэгсэн чинь ингээ үлдээх болонгууд нөгөө манай найзууд хөргөж өгөө те найзуудаа шууд үлдээчээд явцсан байхгүй юу тий. Тэгэхээр бас нэг тэр мэрийгэ бодолцмоор юм билий. Хэрвээ тэрэг чин тэрүүгээр орохгүй бол одоо яана ч юм уу те одоо тэргээ болохгүй гэвэл яана гэдэг ийм опшнтэй явмаар юм билий. Би ерөнхийдөө яг наан өмнө нь ингээд тэгээ манайх ингээ прама ингээ аваад явж болохгүй инхүүд их үгс чи ерөнхий яах ингээ тэгээ болно болохгүй ингээ микс дансүр аваадсан байхгүй юу тэрнээс чинь шалтгаална те одоо хэржинтэй яас ивхэгдэг үгүй мүгүй тэрнээс чинь болно те тэр чинь ингээ нэг юм вебсайт дээр зарим нь ингээ бүр урт өргөн заасан байд юм лээ одоо тэдний урттай тэдний өргөнтэй ийм ингэж ивхэгдээд тим хэмжээтэй болж ивэл болно үгүй бол болохгүй ч гэдэг юм уу. Тийм учраас би ингээ яг нөгөө болно болохгүй гэдэг яг тодорхой хариултаа авч чадахгүйсэн учраас юмыг аж мэдхүү гэдэг бодлороо бас ер нь үлдээж магадгүй дээ гэсэн учраас ер нь найзуудтайгаа хамт очиод манай найзууд манай хүүхдийн тэргийг авч яваад манай сторэжинд хийж өгсөн. За тийм байна. За тэгээ хэдүүлээ одоо ингээд жижиг сажиг ерөнхий юм руугаа оръё заяа. Одоо ингээд гар ачаануудаа хүүхдтэй юу бэлдсэн те тэр бол бүр ингээм амар чухал юм байлээ заяа. Гэхдээ миний бодлоор бас аюу олон талтай байхаа яг миний хувьд бол одоо ингээ шөнийн нислэгээр явцсан манай хүүхд юу н харьцангуй том байсан гэж би үзээд байгаа. 6 7 сар гэдэг чинь ингээ хөөрхөн том болцсон байсан. Тэгээд учир зүггүй уйлж яах нь гайгүй юм хүмэнд ингээ сатаардаг үе нь байсан баггүй ингээ юм хүм сатаарах юм зөндөө байсан учраас арай гайгүй байсан гэж би бодсон. Хэрвээ ингээд бүр том
Хүлд орсон бол ингээл Google тэрүүгээр чи ингээл цай сахилгагүйтэл ингээл бас нэг арай тийм байж болох бах. Бүр ялах байвал ингээд бас нэг учир нь олдохгүй байлаа дэвэл хөрх юм хэцүү бах те энэ тэнд нугасаа онгоц гэдэг бол амар бид нар ч ингээл жоохон тухгүй газар штэ ингээл амар чимээтэй тэгэл унтаж амрах гэхээр нэг юм ядардаг чих мих өвддөг агаарын урсгалд гинт орж ингээл янз янз болно удаан хугацаагаар нисэн нэг доор суун тэргээд тийм учраас ерөнхийдөө миний бодлоор бол одоо тэг хүний кейсээс бас өөр тэгээд яг нэг хүүхдийнх нь бас нэг ямархуу настай байна тэг хэдийн хэмжээний одоо том жижиг байна энэ тэрэгээс бас шалтгааллах байх гэж би бодсон. Тэгэхээр бүр яраа үед бол яг хэдийн амар гэж байгаа ч гэсэн ингээд бас нөгөө уйлж мойлвол яах вэ их үү яаж тайвшруулах уу гэдэг асуудал жоохон хүнд байж магадгүй. Хөрх юм мөөмөл идэн тэг угжаал уун тэгээд өөр яг яах вэ тэнгүү том болцсон хөлтөл ингээл тэг нэг нөгөө хэдийгээр утас үзүүлдэггүй ч гэсэн тийм үед бол ингээл яалчгүй тэг утсыг ингээл үздэг юм нь урд нь тавиал ч юм уу нэг арга зааж болж гэн тэрвэрж яваад нэг арга зааж болж гэн энд тэнд юм үзүүлээд нэг арга зааж болж гэн хүн дуудаал те ингээл хөөрхөн сили фейс мэс гаргаад ингээл онгоцон төхөр амар гоё юм шүү дээ ингээл танихгүй хүмүүс өхөөрдөөл те тэгэл ингээл янз янзын нүүр хамны экспрешн гаргаад хүүхд хараал инээж минийгэл бас нэг арга зааж болж гэн энд тэнд чимээгээр болж гэн те тоглоом авч явсан тоглоомнуудаар болж гэн мөө бас нэг өгч гэн ингээл янз янзаар ингээл арга зааж болгоод байгаа байхгүй. Тэнгүүт тэгэж арга цагдахааргүй одоо нэг хүүхэд нэг юм яг унтаал байж идэг те унтаал сэрэл мөмөдөл яг нэг юм няраа үедээ бол бас уйлж мойлвол бас тайвшруулахад бас жоохон хэцүү байж магадгүй гэж би ботсон. Одоо ингээд юу нүвдүүд яагаад таах нь мэддэхгүй уйлвол бас хэцүү шүү дээ няраа хүч өөр юм жоохон юм чинь. Тэгэхээр тийм байна. За тэгээд одоо хэдүүлээ няраа хүүхдийн цүнхний талаар няраа хүүхдийн ер нь яг зүгээр авч явах ингээд цүнх юмны талаар нэг ярилцъя заяа. За ингээ baby carrier за тэгээд тэргээ ярьсан, ticket bassinet ярьсан тий. Тэгээд миний хувьд бол яг нь боломжтой байвал баг ийм хөхүүл дээр авсан хамаагүй дээрсэн гэсэн. Тэр тусмаа няраа хүүхд дээр би бол ер нь хөхүүл дээр байвал зүгээр юм уу гэж бодсон. Бүр ингээд бүр жоох хүүхдтэй явж исэн бол ер нь энэ хөхүүл дээр нь зүгээр байсан юм байна да гэж би зүгээр нэг хальт бодоод өнгөрсөн заяа. Гэтэ тэгээд албгүй л дээ зүгээр яг миний хувьд бол яг ингээ хөхүүлж явахд бол яг тэр нь ингээд ээжд нь ч айгүй амар байх юм шиг санагдсан. Ингээ нуруунд нь бас ингээ амар олон цагаар сууж ингэж явах учраас. За хэдүүлээ одоо ингээд би ингээ бичсэн ингээ та нарч ерөөхдөө нь хальт ингээ хараад яриад явъя заяа. За ерөөхдөө ингээд ярьцгаах юм бол одоо ингээ цүнхэн дотор ингээд гарт хүрэх нэг юм жижигхэн нөгөө напи кади гэдэг үлээ нөгөө ингээд нэг барьдаг юм байдаг штэ. За тэрэн шиг нэг юм байвал амар юм блэ. Тэгээд нөгөө яа тэгэхээр онгоцны нөгөө хөл доороо ингээд нэг ачаа тавьж болохгүй. Тэгэл нөгөө заавал бүгдийн дээш нь хийж мэдэг. Тэгэл нөгөө тий одоо энэ ерөнхийдөө хүүхдтэй бол та нар ингээд нөгөө юуны судал захиал заяа. Aisle seat гэж ярьдэн штэ. Not the window seat. The aisle seat гэдэг нөгөө энэ ягаа юу гэдэг тэр чи игнэний суудлах юм уу босч ингэж мэдлэг амар. Тэгээ манай нөхөр яг тэр талдаа суудсан байсан учраас би нааталтан суудсан байсан учраас ер нь бол яг юм хум авахд амар байсан. Гэхдээ хэрвээ ямар нэг байдлаар суудал юм хум олдохгүй одоо ингэж тэгээ юу гэдэг одоо Windows seat цонхон талмал суучвал баян ингээд дээшээ ингэж юм аваад байгаа амар хэцүү юм лээ заяа. Нэг жижигхэн те одоо эсвэл юу ээж болно шүү дээ одоо ингээд нэг юм пассворд ээждэг нэг ингээ үүчдэг хамаагүй те нэг юм жижигхэн гар цүнх ч юм уу. Тим юмдаа заяа. Зүгээр нэг 2 3 жижигхэн памперс заяа ингээ 2 3 памперс тэгээд салбетгийн галс хийцэн дээр юм бэлээ ер нь тэр хоёр байхад ингээд хамгийн ингээд нөгөө юм хэцүү нөхцөл байдлууд ер нь ингээд нэг учир нь олдсон штэ хамгийн гол юм чи ер нь памперсын солих хуурайлах штэ хүүхдийг тэгэхээр тэр аягүй зүгээр санагдсан яг тэгчүүл тэггүй бол ингээд одоо ингээд банк дээшээ ингээд нөгөө дээтлээ ухаан заяа тэгэл ухаал ингээл хүн амтны сэрэгчгэл амар хэцүү штэ тэгэл нөгөө юмнуудаа аваал буцааж ингээд ер нь амар түүхтэй зөндөө олуудаа дээшээ доош ингээд зэн яраа хөхтэй юм чи тэнгүүд нөгөө хөл доороо тавьчихгүй учраас нөгөө онгоцны үлгч ирэл за та дээш нь тавиараа гэлдэг. Тэгэл нөгөөдгөө дээш нь тавь. Дахиад нэг юм хэрэг болоод нөгөөдгөө аавн. Тэгээ буцаагаал дээш нь тавина гэл ингээл амар төвхтэй байсан. Тэгээ бүр ингээд одоо гол молын суудал дээр суучвал тэгэл тэрийг авахгүй айл хүмүүсийг босгоол ингээл тэгэл бөө ажил штэ тий. Тэгэхээр ер нь бол нэг хамгийн чухал юм чи одоо хүүхэд хуурайлах юм чи памперс салбетик хоёр ямар ч гэсэн жижигхэн цүнхэн тий жижиг салбетик энэ ч юм уу газ хийцэн зүгээр юм шиг санагдсан надад заяа. За тэгээд хэдүүлээ одоо нөгөө авч явах юм дотор хамгийн түрүүнд одоо мэдээж памперсаа бэлтэн тийм үү чихээ бэлтэн. Тэгээд би баг 10 мараг бэлдсэн баха юмыг аж мэдхгүйгээд. За тэгээд мэдээ том салбетика хийсэн, хуурай нотон салбетикуудад хийсэн. Тэгчээд нөгөө онжоныхын түрхтэг дос пипатина авсан. Гэхдээ тэр дээр чи нөгөө юу чухал шүү. Гар ачаанд нөгөө 100 мл-ээс дээш юм авч орж болтгүй штэ. Тосмос ямар нэг юм. Тэгээд тэрэн дээр би амар жижиг пипатиныг авсан. Том ачаандаа өгч явуулсан. За тэгэнгүүтээ
манай хөхт юу нэг нөгөө тэр үед ингээд нэг жоохон баад шийвэл ингээд нэг жоохон нэвтэрч гэдсэн учраас ерөнхийдөө заавал яг нэгээс 2 удаагийн солих ингээд бүтэн хувцас авах хэрэгтэй юм лээ. Одоо ингээд бүр яг бод дотоорох жижиг боодий гадуур нүмсөх зузаан юм те ингээд бүх юма яг ингээд 2 ээлжнийхийг бол ер нь авцсан зүгээр юм шиг санагдсан. Манайх дунд нь нэг сольсон хувцын тэр чинь нэг бас нэг шийс нэвтэрчлүү яалаа нэг норж мороод бас нэг тиймэрхүү болоод нэг тийм болсон. За тэгээ ер нь бол заавал ингээд тэг илүү хувц авсан дээр юм билээ гар ачаандаа штэ тий. За тэгчингүүтээ бас ингээд соосог иддгүү ч гэсэн бас хэрэг болж магадгүйгээ соосог авсан. Тэгээд тэр үчи манай хоолнд орсон байсан нөгөө жоох ингээд ус хийж авсан. Тэгээд нөгөө уудаг нөгөө би боксаа хийгэнд нь авсан байхгүй юу. Гэтэ миний бодлоор ингэмэр санагцсан. Ер нь бол яг час халуун ч юм уу те жоохон бүлээн дүү ус нөгөө нэг юм одоо халууна барьдаг сав байдсан штэ. Тийм савнд одоо нөгөө хүүхдийн бэбагийн гэж би яриаддаг те. Сая камерны цэнийг дуусаад буцаад ингээд сетаптай ирсэн чинь гэрэл жоохон өөрчлөгч нөгөө нар яг жаргаж байгаа үед хараад за тэр яг эргээд хэдүүлээ бичлэгэндээ орцгоё. За тэгээ ерөөхдөө нөгөө ус жоохны нөгөө халууна барьдаг байвал бас зүгээр юм байна гэж бодсон. Манайх чи нөгөө юу идэггүй штэ. Одоо хүмүүс нөгөө ингээ ашигладаг одоо момкози гэж юм уу сүү халаадаг одоо ингээд формула уудаг мама нар бол одоо ингээ сүү халуун ус заавал хэрэг болно штэ. Тэнгүүд ерөнхийдөө угаасаа тэр шалгалтаар хүүхдэд харуулад ингээд тэг юмнууд аваад орж болдгийм байх лээ. Одоо манайх бол жишээ нь бүлээн ус авч орсон. Нэмээд бас ингээд хүүхдийн ус гэ дахиад өөр нэг савтай тэг цэвэр ус авч орсон. Тэгээд формулаг бол ингээд нөгөө юм заавал юм том сам аваарна штэ ингээд нөгөө одоо хүүхдийн юм унд ингээ хийгээд ч юм уу те ингээд авч орж болдог гэсэн. Би болохоор юу яасан нөгөө бид яг нөгөө Монгол руу ирэх үеэрээ хүүптэр хоёул амар ханиад хүрсэн байсан Австралид. Тэгээд ханиад хүрсэн байжгаад миний дархлаа жоохон унаа. Тэгээд нөгөө нүүж суугаад бүр амар завгүй бүр маш их юм стресстэй, маш их юм ажилтай завгүй тийм байсан учраас миний өхний сүү бас нэг жоохон татрах хайдаа. Тэгээ би ерөнхийдөө замдаа бас айгаад ингээд ер нь сүүмүү ингээд сайн гарахгүй бол гэж айгаад нөгөө нэг төрх цүнхэндээ бэлдэж авч явж байсан яг адилхан нэг юм аптамил сүү идэв штэ тий. Нөгөө формула ийм нэг удаагийн ийм удтай нөгөө юм жижигэн кофе шиг тиймээс би яг нэг тийм бүтнийг аваад орсон. Юмыг аж мэдхгүйгээд хэрвээ замдаа ингээд хүү маань өлсвөл барьвал гэж бодоод одоо ингээд миний сүү гарахгүй л та тэгэл хүүгээ өлсгөөд ивэл хэцүү штэ урт замд чинь. Тэгээд юмыг аж мэдхгүйгээд яг нэг тийм сүү бэлдэж орсон. Тийм учраас би нөгөө ус халаадаг одоо халаагчтайгаа тэрнтэйгээ хамт бас явсан. Яг юунд бол онгоцноос бол ингээл асуунгууд мэдээж халуун бүлийн ус өгнө л дөө. Тэгээ бас нөгөө юунаас бас өгж болно. Өгж гинэ авч болно нөгөө одоо замдаа ингээд дамжиж байгаа нөгөө онгоцны бодлого штэ. Тэндээсээ бас ингээд угаасаа хаасайгүй халуун усны стейшн байгаа штэ. Тэрнээс бас мэдээж байж болно. Зүгээр би яг дотроо хэрвээ онгоцноос авбал ингээд нөгөө ингээл ямар ч одоо уснаас хийж өгөх юм блэ гэсэн зүгээр бодол байгаадсэн учраас дайлжгын ч зүгээр өөрөө тусдаа тийм авсан. Тэрнээс ер нь бол зүгээрээ ямар ч ус байсан ингээд болно шүү дээ тий халуун ус юм чинь. Тийм буцалсан юм эсвэл бүлээн ус. Тэгээд хүү гэхээ мэдээж нөгөө тим юмнуудыг авч байгаа юм чи мэдээж угжийг авч байгаа тий угжийг би ингээд бас голж молоо янз бүр болохгүй гинт ингээд нэг 2 3 угж одоо нөгөө толгойн сольдог юмнуудын л яг нэг 2 моёрыг янзыг авсан л та. За тэгчингүүтээ юмыг аж мэдхүүгээд ер нь яг юмыг аж мэдхүүгэж бас нэлийн юм авч явсан байгааз угаасаа нөгөө хол замд анхудаа ингэж нөгөө онгоцоор нисэж байгаа учраас хүүхдийг ингээд таамаглашгүй ямар ч ааш авир гарах юм блэ гэж айж исэн учраас яг хөө зөндөө юм бэлдсэн л те. Тэгчингүүтээ юмыг аж мэдхүүгээд нөгөө би угаасаа одоо сүүгээ бас саагаад угжиж магадгүй гэдэг утгаараа бас нөгөө юуг ин авсан. Нөгөө би гадуур нь хийж нөгөө ингээд халаадаг юм байдаг штэ манай тэрийг хоёуланг ин авсан. Тэгчингүүтээ хөхнийхээ нөгөө зүгээр ингээд нөгөө шууд саалтуур авсан. Мэдээж спектрагаа бол би авч яваагүй штэ. Тэр чинь ингээд амар том батарей займаатай. Тэгээ том ачаандлын гар ачаан жоохон төвхтэй юм шиг үлээ. Би нэг жижиг саалтууртайс нөгөө тэрийг авсан. Тэгэнгүүтээ хүн маань бороо олонд орсон байсан учраас нөгөө идэх юм нөгөө мом гэдэг нэг юм бичээн бидэн штэ тий уустдаг бичээ Монголд бол одоо өөр янз олон байт юм билээ. Австралид байдагаас нэг тийм бичээ манай найз яг суухан өмнөх өгсөн байхгүй дээ тэрийг аваад тэгээ дээрэс нь нэг юм 2 ийм нухаш авсан. Одоо дэлгүүрээс нөгөө юм ямар нэг ногооны ч юм уу тий ингээд нөгөө юм нухаш байдэн штэ хүүхдийн тиймээс нэг 2 пауч буюу юм уудтаг авсан. Тодорхой хэмжээний нөгөө юм даавууд авсан. Одоо мөслийн даавуу маавуу тий ингээд юм хум арчаад цэвэрлэх нь тэр гадуур нь дотор нь орох хэрэг мэрэг гарвал гээд ерөнхийдөө нэг ганц 2 даавуу авсан. Тэгээ ам хамрын арчих нөгөө биб буюу нөгөө юм
манайхаа одоо хэрэглэн юм цагаан маслын даав байдаг шнэ ах төрөгт нь авч исэн тэрнээсээ авсан зөвхөн аманд нь нөгөө хүрэгдэг алчуур те тэрнээсээ авсан тэгээд хамгийн чухал санагдсан юм заяо юу юм шиг санагдсан хүүхдийн тоглоом бүр амар олон янзын тоглоом одоо ингээд яг бүр яраа үед бол гайгүй штэ те ингээд нэг юм нэг хар цагаан зураг илүүд тиймэрхүү хит амар чанга дуу муутай юм бас хамаагүй болохгүй тэгэд яг нэг манай хүүхдэрхүү те нэг юм 6 7 сар 8 сар одоо ингээд нэг юм руу хараа сатаардаг үе дээр нь янзын тоглоом авч явмаар юм бэлээ заяо би тэгээ яг зориулж ингээд онгоцонд ашигладаг нэлийн хэдэн тоглоомнууд авсан одоо жишээ нэг юм сундаг анааш байна заяо энд орлоо тэгээ бас нэг юм онгоцон дээр нөгөө цонхон дээр наадаг нэг тийм ингэж эргүүлдэг юм авсан. Тэгээ бас нилээд ямар ч бас юм янз бүрийн тоглоомнууд авсан. За би ингэж чадхаараа зурнуудыг оруулчих. Тэгээд нөгөө юм онгоцон тоглоход зориулсан тоглоом. Тэгэнгүүтээ давхар бас өөрийнх нь ингээд тоглолдог тоглоом. Тэгээд тэднийг ингээд нэг дор гаргаж өгөхгүй заяа. Гэзэж тэхгүй шүү. Нэгээр нааж маажмаар гаргаж өгнө. Бүр ингээ бүгдийн дуустал нь баг багаар гаргаж өгнө. Тэгэхгүй бол ингээ амар хурдан уйдаад ингээ уйдахаараа ингээ жоохон ингээ те уурлаад идэм байлээ. Тэгээд би бол янз янзын тоглоом бүгдийг ингээ нэг юм том баг нэг цүнхэнд хийгээл бүх тоглоомыг ингээ авсан байхгүй юу. Тэгээ янз бүрийн тийм дуурдаг батарейтай юм хүмүүгээс батарей угаасаа болохгүй штэ. Батарейтай одоо ингээ нөгөө зай ордог те battery ордог яг тижэл ордог тоглоом болохгүй штэ. Тэгэхээр дуурдаг юм хүн бас жоохон төвхтэй юм бэл. Тэгээ ерөөхдөө зүгээр ингээл те хацдаг байрдаг одоо юу гэдэг шажигндаг одоо юм дуурдаг тоглоомнуудын ерөнхийд нь бүгдийг авсан байсан. Тэд нар маань үнэхээр аминд орсон байдаг юм аа. Тоглоом их чухал юм байлээ. За тэгэнгүүтээ угаасаа онгоц ер нь нэлийн хүүтэн сэрүүхэн яг уу нэлийн удаад ирэхээр бас жоохон халуун болж исэн. Тэгээд одоо нөгөө Бээжин энэ төр бол амар хүүтэн байгаа штэ Австралитай харьцуулахад. Тэгээд юу яасан? Одоо яг хоо ирж байгаа хүмүүс гайг бах. Бид нар чинь яг нөгөө халуун үеэр ирээд яг нэг юм сэрүүхэн Монголд одоо Бээжин энэ төр сэрүүн байдаг үеэр Австрал халуун байдаг үеэр ирсэн учраас Бээжин дээр буугаал онгоцны хоолойгоор ороход бүр шууд чичирсэн заа. Тэгээд хүүтэ яг хоо бидэн эвтэйхэн гэл ингээл нөгөө эвтэйхэн хувцснууд өмсгцэн байсан. Одоо ингээ хүүтэн мүдэн өмсцээсэхгүй манаа. Гэхдээ ер нь бол дахиад ингээ маш их юм хүнжилнүүд ингээд үүргэвчин дан ингээд хүнжил нөмрөх юм зузаан юм ингээ хучих юм энэ төр нилээ ихийг авсан. Тэр нь ч болсон. Монголд буугаад бол бүр амар хүтэн байсан онгоцны хоолойгоор. Бээжинд ч юрэн сэрүүхэн байсан. Тэгээд тэр 3 цаг чинь манай хүн нэг жоохон унтах аядж байгаа. Тэгээ тэгж унтаж мунтахт нь ингээд ерөөхдөө ингээд Бээжинд бол ингээд алхаад яваад байхгүй бол ингээд нэг юм амар юм зэврүүхэн хүүтэн байдаг шүү дээ. Хөтлөхгүй бол ингээд удаан сухаар амар даардаг. Тэгсэн учраас ерөөхдөө ингээд маш юм олон зузаан хүнжишиг юмнууд авсан. Тэр маань бүр амар хэрэг болсон Бээжин дээр. Тэгээ ингээд зузаан юмн дээр дэвсэд хэвтүүлээд. Уг нь би та нарт нэг зөвлөгөө өгье заяа. Эртмэрт ингээл те гайгүй ингээд хүмүүн гайгүй одоо ингээд нислэг энэ төр гайгүй үеэр захиалах юм бол боломж нь байвал ер нь урт нислэгтэй байвал биш урт хүлээлгтэй байвал лаунж захиалцсан дээр байдэн шүү. Өмнө нь бол яг ингээд би одоо ингээ аав ээж маж нэрээ ч юм уу те ингээл олон цаг маг нисгэд бол ерөөхдөө ингээл яг ингээд лаунж маань захиалцдаг байсан байхгүй юу. Яг энэ дээр сая ингээл захиалах гэсэн чи 3 цагийн нислэг за гайгүй бах гээл. Тэгээд хоёрын хооронд болох гээд тэгээд дээрээс нь тэр чинь ингээд нэг юм одоо яг няраа хөхтэй юм family lounge маунж ингээд Бээжингийн аэропорттай амар лайтай байхгүй. Би Бээжингийн аэропорт амар дургу учраас би Бээжингээр дамжих хэрэг дургу байдیں۔ Гэтэ надад олцсон тэгтэн л тэр Хонконг амар дайжгүй. Тэгээд энэ ч бас дайжгүй. Тэг аль нэгээр нь дамжиж байгаа үедээ ингээд дамжиж байгаа тэр газараа нэг лаунж маунж уг нь захиалчвал амар хямдхан байдэн шүү дээ. Уг нь ингээд нэг удаагийн access нэг $45 молорч байна уу. За арай гайгүй лаунж маунж нэг 140 150 $50 л байгаах. Тэг ер нь бол амар тэгж хүүхдээ ингээд нэг юм төвхтэй сандал мандал дээр унтуулж ингээд зовжсанаас уг нь бол лаунж авцсан дээр ихгүй. Тэг би яг тэгж бодоо зөндөө судлаад хайгаад Бээжингийн аэропорт айгүй төвхтэй нөгөө ингээд одоо үгдийн гейттэйгээ бас ойрхон байхгүй бол 3 цаг хүлээх байсан учраас хол гейттэй газар одоо тэрний нэг family lounge ч үлэн нэг юм гэр бүлэрээ орж болохоор нэг аюу дайжгүй lounge байсан тэрийг авах гэсэн чи амар хол заяа нөгөө яг миний терминал нь өөрч байлгүй нэг юм асуудал үүсэдээсэн би ингээд судалж явж байгаас нэг тэрийг яасныг мартчихжээ одоо тийм учраас яг үг нэг боломж нь байвал те ингээд харж байгаад ингээд терминал интернет ойрхон те нэг газар мазраа аятайхан хосны буудлын дээр байвал уг нь тийм lounge захиалчвал хүүхдтэй хамаагүй тухтай байна шүү. Тэгэхгүй л айгүй сэрүүхэн хүүтэн. Яг одоо бол ингээд Монголд арай дулаахан байгаа учраас гайгүй байж магадгүй. За тэгээ маш их юм хүнжил даавуу авсан заяа одоо хүнжил ороох юм хүм. За тэгээ мэдээж baby carrier буюу нөгөө юу маань хамгийн чухал те нөгөө үүрдэг юм маань амар чухал байсан. За тэгээ тэрэг чин prime чин тэр онгоцонд орсон бол мэдээж аваад буучих учраас хүүхдэд түрээд явбал бас арай гайгүй байх гэж бодож чинь тэрэгэн дээрээ унтаж мунтна. Манайх нөгөө тэрэггүй байсан учраас л яг тэгэж одоо lounge momж авъя гэсэн бодол төрсэн байхгүй нөгөө хүүхдэд унтаж байрвал гээд. За тэнгүүтээ
тодорхой хэмжээний нэг мерсэр би нэг юу авч исэн юм аа Австрали дахта одоо яг сайн санахгүй гэхдээ би оруулж нэг юм руу ингээд цацаж ингээд нөгөө ариутгадаг юм ийм одоо спирт биш ээ. Гэхдээ нэг юм юу ч нэг юм антибактериал ийм нэг ямар ч нэг юм спрей заяа ингээд юм руу ингээд цацдаг. Тэгээ тиймэрхүү юм бас айгүй байвал зүгээр юм бэлээ. Ингээд нялхнараа хөтөө явж байгаа үедээ юунд ч хурж болно. Одоо тэр чинь ингээд хар мянган хүний одоо тэр нэг онгоцны будал дээр те одоо тэр нэг жишээ нь наад зах нь л одоо хүүхдийн юмнуудыг ингээд нөгөө ингээд гаргаад буцаагаад ингээ хийдэг одоо нөгөө юм шалгуул ингээ яг нөгөө шалгалтаар ордог хөлийн гайлын нэг юм хэсэг байдэн штэ. Тэр одоо ингээ сагс шиг юм одоо хичнээн ч хүүрсэн байгаа юм блэ. Тэрнийхээ дармаар ингээ гар уруугаа ариутгаад ч юм уу юм ариутгаад юм хүмүүнийхээ цүнх мөхнийхээ бариул чимдааныхаа бариул мариулыг ариутгал бас зүгээр санагдсан. Юмыг яаж мэдхүү гэж байгаа бас тохиолдлууд тий одоо нөгөө сүүгээ саагаад нөгөө юм хөргүүр одоо миний нэг яриад нэг хөргүүр идэв штэ. Би бас нэг стори хийжсэн да. Mom Cozy-ийн амар том. Тэрэнд ингээ би яг хүүтэн биш хүлдүү байсан сүүгээ ингээд гисгээгээд яг тэрний тэр хөргүүр дотор нь хийгээд бас иржсэн. Амар жоохон баг сүү хийж иржсэн. Тэр надад бас айгүй зүгээр санагцсан. Ингээ нөгөө сүүгүү байвал гэж би бас нөгөө айжсэн гэсэн штэ. Миний нөгөө тархлаа энэ тэр жоохон унтсан байсан. Тэгээд яалч өмнө байсан сүүнүүдээс ингээ гисгээгээд тэр нөгөө юм хөргүүрт хийгээд иржсэн. Тэрний оронд яах вэ нөгөө ice pack ч юм уу те cooling bag энэ төр гэж байдэн штэ. Арай нэг юм нөгөө хүүтний хадгалдаг зориултын тэмнүүд. Тиймэрхүү юмнууд бас авч явж болох байсан баг гэж би бодсон. Гэтэ манайд яг нөгөө миний үед ингээ нөгөө хүүхдийнхээ сүүх хийсээр байгаа нөгөө бич мич авч явахдаа айгүйх авч явдаг байсан учраас тэр айгүй бас хэрэг болсон. Тэгтээ замдаа нэг амар тэгэж байгаагүй. Ер нь мөөмөө эцэр аваад ирсэн л дээ. Гайгүй сүү арай гайгүй байсан. Тэгээ би угаасаа ер нь сүү багасчихыг сайдтай байсан учраас хоол ундаа сайн идчихсэн. Тэгээд яг тэрний оронд хэрвээ ингээ санаа зовж ивэл миний хувьд бол ингээ сүүгээ шууд нөгөө хүргдэг юмдаа хийгээд ирвэл айгүй зүгээр санагдсан. За тэгээд мэдээж одоо нөгөө утасны цэнэлм ахын юмнуудаас мартаж болохгүй өөрсдөө мартаж болохгүй штэ тий. Одоо өөрсдийнхөө нэг зузаан цаамцтай л нөгөө ахын хэрэглээтэй ингээл одоо юу гэдэг бүх юмнуудаа өөрсдийнхөө аваад за тэгээ бас нэг чухал юм нь болохоор би юмыг мэдхүүгээ хүүхдний панадол авч явсан замд. За тэгээд яг нөгөө нисэх үеэр хамгийн хэрэг болж магадгүй хэрэг болдог гэж яг нөгөө хүмүүс аяг боддог зүйл нөгөө чихний хамгаалтын хүүхдийн яг манай хүү бол гайгүй зүүсэн. Гэтэ нэг жоох ингээд нөгөө чихэндний өмөрсөнд ингээ уурлаад ингээд исэн л та. Тэгээд манайх нэг юм чихвч авсан. Тэгээд яг нөлөөлтөг үгэнд үнэхээр мэдэхгүй юм заяа. Тэгээ хүмүүс гинэ одоо яг нөгөө айгүйх зөвлөгөө ингэт юм бэлээ. Яг онгоц нисэх болон буух үеэр хүүхдээ хөхүүлж исэн дээр гээд тэгээд манайх бол яг бас нэг яг тэр үеэр нь ерөөхдөө хөхүүлж таарсан. Угаасаа ер нь тэгэж тааруулвал зүгээр эдэг гэсэн. Ер нь бидний чихчсэндээ ингээл нэг юм нисэж буухад ингээл янз янз болд нь штэ амар эвгүй. Тэгэхээр нөө шүлсээ зайлахаар гайгүй болоод идэх шиг одоо хүүхэд бол тэрийгэ мэдэхгүй учраас би ерөнхийдөө ингээд яг хөл хугацаа тэгж тааруулаад захгүй. Тэгээ манай өвөө хит их идчихээрээ бас мөмө иддэггүй. Тэгээд манай нөхөр яг тийм байсан. Тэрийг яг мэдчихсэн учраас ингээд за хараа одоо чи яг жоох ингэж жагаад яг ингээ хөөх үеэр нь шууд хүлээрээ гэх. Тэгээд тийм учраас яг ингээд нэг нилийн ингээ те одоо онгоц ингээ нисэх гэж нилийн юм болдсон шүү дээ. Ингээл нөгөө хөтлөөл яваал амар удаа ингээл яваал яг ингээл нисэх үеэр нь яг мөмө өгсөн. За тэгээд манай хөхт яг мөмө идчихсэн. Тэгчээ дараа нь яг нөгөө буух үеэр жоохон сэрээх айдаал тэгээд нэг юм нөгөө үүрээр буусан учраас унтчихсэн үүрх юм тэгээд яалчгүй дутуу сэрээсэн одоо ингээ нөгөө жоох ингээ доошлоо тэрэнгүүд угаасаа нэг чихмэх сонирн болоод штэ том хүмүүс би ерөөхдөө өөрөө яг тэр мэдрэмжээ аваад эхлэхгүй ирээл за одоо ер нь мөөмийн нөхгүй болохгүй юм байна да гэж бодож байсан учраас яг тэрүүгээр бас ингээл чихвчийг аваа шууд мөөмийн нөхсөн тэгээд унтчихт нь бол чихвчийн банк зүйлттэй байлгасан яа тэгэхээр онгоцонд ингээ нэг юм банк дүүд гэл ингээл дуграалт нэг юм дүн гэл дүнгнээд идэв штэ амар хэцүү бид нар хүртэл унтахад амар чимээтэй санагддээ штэ тийм учраас ерөөхдөө чихвчийн бол банк зүйлттэй унтуулчихсан за тэгээд тэрийг зүүхгүй ойлгохнаа дэвэл одоо тэгээд би үнэхээр мэдэхгүй байна. Яах ёстой гин. Яраа үед бол гайгүй бах. Яг манай хүүгийн үе бас арай гайгүй байсан. Бүр том болчвол айгүй хэцүү байхаа ингээл авч хидээл уурлал те толгоонд юм хийчихэр. Тэгэхээр ингээд нэг юм чихний бөглөөс ч юм уу арай өөр нэг амар нэг юм арай нэг өөр нэг юм альтернатив арга бодож олсон дээр хаа гэж би хувьдаа бодож байна. Гэтэ би яг тэрийг юу гэдгийг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Манай хүү бол тэрнэр гайгүй ирсэн. Тэгээд яг хав заавал банк зүүж яваагүй. Ер нь бол бас те нэг 30% нь бол зүгээгүй. Тэгэл зүгээр л байж лээсэн, сэрүү үедээ зүгээр байж лээсэн. Тэгээд чир чимээнд бол нэг амар тийм уйлганаад яагаагүй гайгүй байсан. Тэгээд яг тэр бууж яах үеэр чихэн эвгүй болохгүй л ерөнхийдөө ингээ мөөмөө өгöd гайгүй байсан. Идээд яг тэр нэг хөхөөд нэг юм залгиж байгаа үеийн ерөнхийдөө гайгүй байсан гэж ойлгож байна. Би нэг юм
юмыг аж үтгэхүйгээд нэг юм бүдэг гэрлээ авсан нөгөө миний нэг дараад ингээ хасдаг нэг гэрлээд штэ. Тэрийгээ би бас авсан байсан. Тэр айгүй хэрэг гэсэн. Тэр уус цэнгэлдэг байхгүй зай ордгоо. Тэгэхээр надад ингээ нөгөө онгоцонд харанхуй үед ч юм уу те хүн амьд унтаж яхад би бас нэг гэрэл мэрэл асаагаал амар тодч яг дээрээс нь устгах нь. Тэг хүүхд мөхт рүү бас эвгүй ах лүүгээд тэр гэрэл бас надад ер нь жоохон хэрэг болсон. Манайх нөгөө нэг юм юутай байхгүй юу? Тэрэгэн дээр нөгөө юм нэг юм фантай байхгүй ингээ юм юу гэдүүлээ синстэй сэрүүцүүлдэг. Тэгээ би бас халууцвал тэр хэрэг болж магадгүй. Тэр бас цэнгэлж ажилдаг зай байхгүйсэн учраас тэрийгээ би бас авсан. Тэр амар хэрэг болсон. Хэрэг болсон ч гэж яг хальт юу нь бол хэрэгэлсэн одоо нөгөө амар халууцаад ахаар нь тэгээ хувцсыг нэмгэлж яхаар дараа нь өмсөх гэж бөө юм болно гэж бодоод нөгөө монгоцонд халууцахаар нэг жоохон сэрүүцүүлэх аятсан. Тэр бол бас нэлээд хэрэгтэй байсан. За тэгээд өөр бол ер нь гайгүй бас амар их юм бэлдээгүү. Тэгээд ерөөхдөө гайгүй байсан. Тэгэд хүмүүс ч бүр амар саван шампу мампу аваад байт юм билээ. Би тиймэрхүү юмрөөсө бэлдээгүй. Яг нөгөө энийг бэлдэж яхад надад нөгөө юу шиг санагдаадсан. Эмнэлгийн цүнхээ нөгөө төрхтөө бэлддэг штэ. Яг тэрэн шиг санагдаад нэг жоохон инээ төрөл тэр үед бас бодож лсэн. Яг энэ мэдрэмжийг дахиж аваад нөгөө төрх цүнхээ бэлдэж байгаа юм шиг мэдрэмжийг дахиж аваад байсан. Тэгээд ер нь бол жоохон дулаан байлгах гэж л үзэх хэрэгтэй юм билээ. Яг манай хувьд бол тийм байсан нөгөө кейс дээр яг нөгөө ирж байгаа хугацаанд бас жоохон тэгж таарсан хүүтэн үе таарсан л та. За тэгээд бусдаар бол ер нь гайгүй өөртөө тэ хэрэгэлдэг юм хүмүүдээ нэмж авч болох байх. Одоо юу гэдгийг те манай хүүхдүүд ийм юм авдаг, иддэг, уудаг, тоглодог гэвэл тэднийг нэмж авч болох байх. Тэгээд бусд нь бол ер нь гайгүй. Тэгээд хүүхдээ яваа үед угаасаа нэг тодорхой хэмжээний ус, тодорхой хэмжээний нөгөө юу оруулцдаг юм бэ лээ. Одоо нөгөө формула юм те. Тэгээ миний бодлоор би энэ дэр жоохон эргэлдэж байна. Яа тэгвэл би тэгж авч яваагүй учраас нөгөө том формула байдаг штэ савтай. Тэрийг нөгөө ингээд юм формуланы саунд хийж авдаг штэ те нэг юм өндөр саунд. Тэд нар бас яг болтгүй гэж магадгүй заяа. Яа тэгвэл тэр чинь наасан шошго юм хүн байхгүй. Тэгээд одоо тэр хүүхдийн формула гэдгийг бас яаж ч мэдхийн. Тэгэхээр тэрний оронд миний хувьд л ингээд битүүмжлэлтэй, бичиг цаастай одоо нөгөө яг хүүхдийн нөгөө миний авсан тэр кофе шиг сүүн нэг удаагийн баг тэрнээс ингээд нэг хэдийг авцсан баг амаагүй тэр хаа өөрийнхөө хэрэгэлдэг брэнд яг тэр жижигийн апл хэрвээ эсвэл ингээд нөгөө юм арай жижиг юм одоо савтай сүүгийн ч юм уу апл арай зүгээр ах формулаг ингэж би бодож байна. Миний хувьд бол би яг нөгөө юм ууттайг нь авсан учраас гайгүйсэн баг. Тэгээ усны хувьд бол яг асуудал нь бол нэг айлтгүй юм байлээ. Тэгээд миний хувьд бол одоо жишээ нь ингэсэн байхгүй. Би одоо ингээд өөрөө мөмн байгаа штэ, сүүн байгаа штэ. Тэр нь ингээ байна. Тэгээд сүүгүү болж магадгүй гэж айсан учраас би өмнө хөлдөөцсөн байсан сүүгээ хөргүүртэй савандаа хийгээд авсан. За юу. Тэгчээ давхар би нэмээд формулага авсан тий халуун хөт тустай одоо ингээд юугаа кофе шиг тий нөгөө юм савлгаатай формулага авсан маа. Ерөнхийдөө ингээд дээрээс нь нэмээд яг нэг юм 6-7 сартай үед хүүхдэд ингээд заавал амар бор хоол мол авах гэж зовоод ах хэрэггүй юм билээ заяо. Зүгээр ингээд тий нухаш эсвэл ингээд нэг юм бичэн ч юм уу тий тэр чинь нэг юм бас нэг амар олон хоногийн юм биш штэ. Амар удаан хүлээлэг энтертэй биш бол миний хувьд л дими санагдсан. Тэгээд ямар л нялх хүүхдтэйгээ явж байгаа үнтэй удаан замдаа хүлээ цутрын ядрын 2-3 хоног нисэе гэж бодховдээ аль болох ингээ те чадхаараа мөнгө зарцуулаад ер нь бол гайгүй нислэг хамгийн удаан хүлээлт богино хүлээлттэй гайгүй нислэг авцсан дээр шүүл гэж би зөвлөе. Тэр бол үнэхээр мөнгө чинь бол worth it байх болно заяо. Яад гэвэл нисэж байгаа үед бол бүр амар энгийн тим жижиг нислэг дээр жижиг гинэ одоо ингээ баг хүлээлттэй нислэг дээр амар ядарч яхад тэгэж урт мурт сунжиж олон дахин дамжиж мамжил бүр төвхтэй юм шиг санагдсан. Тэгэхээр аль болох ингээ чадхаараа мөнгө зарцуулаад ер нь бол гайгүй удаан хүлээлттэй тухтай аэропорт дээр тухтай авиа компаниг ер нь авцсан зүгээр юм шиг санагдсан шүү. За тэгээд бор хоолнд манай өвөө яг тэр үед нэг юм орцсон байсан учраас яг би нухаш тэгээ дээрээс нэг юу л авсан. Нэгдүүлээ нөө бичээ энтер л авсан. Тэгээ өөр юм нэх аваагүй. Тэгээ манай хүүхд ер нь тэр мэрийгээ идээчгүй мөм эцэр байгаа л ирсэн. Тэгээ бүр том болцсон хүүхдүүд бол ингээ те нэг удаагийн одоо юу идэм мэдгүй хоол нухаш мохш бол ер нь аргалцгаар санагдсан. Надад бол 1-2 удаагийн хоолн дээр нухаш өчгöd яах вэ? Тэгээд бүр тэрнээс нялх маа нар бол тэгээд тэгээ бор хоолнд ороогүй юм чи тэрэнд бол санаа зовлтгүй байх тийм байна. Тэгээд нэг амар бас амар их юм бэлтмээргүй л юм бэлээ. Гэтэ яах вэ? Бас хэрэг болсон заяа. Няраа хөттэй явж байгаа ч яаж ч магадгүй гэж бас бодох хэрэгтэй. За тэгээд ийм байна. Чадхаараа ингээ өөрийнхөө ойлгосон мэдсэн зүйлийг хүргэх гэж хичээлээ. Дахиад амар урт бичлэг болчихлоо. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр бай.